Энэ бол бодит эрзэргийн түүх сонсож сидартын түүхий энэ бол бодит эрзэргийн түүх сонсож сидартын түүхий өглөөний нар мандах шиг өнгөтэй дээрэлтэй өрхийн чүгүй хүчтэй чадaltaй тэр болээр зоригтой үржигнэх дугаар хөх тэнгэрийг дөргөх хатан зоригтой ханху билээ амбицтай хунтаж билээ инкамрингийн хөвдөж билээ ихний үсвэн билээ билээ even when I'm shit хатан ицсэн хатан чиг энэ шүн содэлээ эрих баатар билээ сидарта энэ бол бэдэг эцэргийн үнэн түүх сонсож сидартын түүхий энэ бол бодит түүх эцэргийн түүх сонсож моддагийн түүх Эрхэмдээц бид явъя да. Дэвдахаас хурдан эргээд дуудаад байна. Ахаад хитонцоод яваач. Үгүйт эрхэмдээц болохгүй. Бид Сидартыг эрхийг хүлээсээр 2 сар боллоо. Одоо явуулгүй болохгүй. Ээжээ надад битгий санаа зов. Би хатам ээж хатам аавынхаа дэргэд байгаа шүү дээ. Би юу гэж мэдэхгүй байна. битгий санаа зовдоо амита Ээжээ Сидарт эргээд ирнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Хонтайч Сидарт. Хонтайч Сидарт. Хонтайч Сидарт. Аматья, та хэнд юу хийж байгаа юм? Намайг яаж олов? Магадагийн хаан туслаа. Таныг Арши Удака Рамабутра руу явсан гэж хэлсэн юм. Тайвшраа амьсгаагаа дар. Ингэж сэтгэл онгойх гэж бид таныг олохгүй гэж бодож байлаа. Таныг хаан тулсын ард иргэд маш их өгүүлж байна. Ар гэрийнхнээтэй сэтгэл маш их зовж байна. Хамт капелевас дөрөв буцъя. Болохгүй. Шүдэдэн хаан таныг бясалгал үлдэж болно гэсэн. Хүссэн газар та бясалгалын өргөө барьсан ч болно. Хинч саад болохгүй. Та ард олон ар гэрээ бодолдоо. Таныг эргээд очвол хүн бүр баярлна. Танаас гуй. Гуйч вэ? Үгүй Аматья. Та буц. Хонтайч
Яшаадраагүй чи энийг танд өгөөрэй гэсэн. Энийг өгтөө юу гэсэн бэ? Энэ бадамлын хог эхнэр хүү хоёрыг танд хайрын бэлэг тэмдэг гэсэн. Би таны капеллагаас дөрөв буцаана гэсэн амлалтандаа хүрч чадахгүй. Тиймээс та яшаадраа гүнжин хүсэлтийг биелүүлж эргэн очихыг бэлэгдэл болгон ямар нэгэн зүйл дурсгаач. Яшаадраа гүнжин таныг тэсэн ядан хүлээж байгаа шүү дээ. Надад өгөхийн даанчлага. Тэмээсэн цэцгийг яшаа дараад буцаагаад өгчхөөрэй. Энэ бадамлын хойг та өөртөө үлдээ. Би өөрийг олоод өгчих юм. Эргүй битгий. Энийг аваад яв. Хэрв би энэ бадамлын хойг аваад үлдвэл Капилавас тог бас гэр бүлээ үргэлж бодох болно. Намайг хизээ нэгэн цагт эргэж очно гэж яшаад ороод хэлээрэй. Эргэн тойрноо сайн хараарай. Харалгүй өнгөрчөө. Седарт энэ хавьдл байх ёстой. Хунтаач Седарт хаачаалга зөндөө хайлаа. Явган хүнийг мортог үүсэхгүй байна гэж байхгүй дээ. Ер нь буцуул яасан юм бэ? Би энэ хавийг бүгдийн төөмөрдөж угаадч болтугай. Заавал Седартыг олно. Оргшаа. Чү. Седарт энэ хавьдл байх ёстой. Газрын гаваар орж байгаагүй бол Бид тэрнийг хайж энэ шугыг бүхэлдэн самлаа. Хаач байхгүй байна да. сайд өмнө зүг рүү явсан. Бүгд мариндаа. Мага дараа буцъя. Мэдлээ. Седарт өмнө зүг рүү явсан болж таарлаа. Нэг сумаар хоёр тоолоо. Би хаан ширээг шодортой хамтаана. Энэ хэдэн шоу чамтай их адилхан харагдаж байна яшаа. Бүх насаараа ордонд хоригдох ичил тавилантай. Үнэхээр өрөвдмөр. Мангал эгч та юу яриад байгаа юм бэ? Яшодра. Энэхтэй хүнд хань ижил нь түшиг толгоор болдог. Гэтэл Седарт хизээ ирхэж ярихыг хинч хэлж мэдэхгүй байх шүү дээ. Хаан хатан хоёр надад санаа тавьж байгаа. Би хүлээж чадна. Чи энд дөрч байна Яшодра. Эрхэн дээдэс. Улс орноо удирдаад удахгүй чамайг анзаарах завгүй болно. Хатан ч юм уу ялгаагүй яванда. Тэгсхийг эдэл чамайг мартан шүү дээ. Чи дэвдах руу эцэг ихтэйгээ буцах байсан. Өгөнд минь орж энэ шовоо шиг эндээс нис. Энэ
шувуу хүртэл эндээс нисэх дургүй байна Мангалагч. Жигүүртэн шууд үүрэндээ эргэн ирдгийн адил. Сидарт ч мөн гэртээ заавал буцаж ирнэ. Би зүгээр л Игч яах ёстойг надад битгий заах гээд бай. Ганц би ч биш, ордны бүх хүн зовж шаналж хэцүү байна шүү дээ. Хаан хатан хоёр надтай адил хүлээсээр байгаа. Бид бие биедээ сэтгэлийн дэм өгч тусалж байх ёстой байтал та намайг эндээс яв гэлээ. би чамд л туслахыг хичээж байна шүү дээ. Саяхныг хүртэл чамайг див даттайгаа суулгая гэж бодож байлаа. Надад таны тус дэм хэрэггүй Мангалагч. Та намайг хаан хатан хоёроос ховдуулахыг л оролдож байна. Энэ тухай дахиж хизээч битгий яриарай. Би чамайг Капилаваас дугаас зайлуулахдаа зайлуулна да. Гоцгсэлэн чинь миний хүүхд тарчлаасан. Сидарт. Явцгаая. Чү. Энэ хүмүүсийг яарав яваа болол та? Чамайг гიშгчих байж шүү. Ашгүй та хүрээдэрвөө. Бид Капилаваас руу буцах гэж байлаа. Сидартыг олоогүй байж юу? Би хунтай Сидарттай уулзсан. Тэгээд юу гэнэ? Хунтай Сидарт Капилаваас руу буцахгүй гэсэн. Хэрвээ би таарсан бол газар дээр нь цааш харуулах байсан. Сидарт надтай таараагүй ч наацуулж. Та юу бодов? Сидарт Капилаваас руу буцахгүй гэсэн гинэ. Гэхдээ бодлоо өөрчилж магадгүй. Үгүй. Сэтгэл шулуудсан байна лээ. Хонтаж Яшатрогийн өгсөн бадамлын хойг хүртэл буцаасан. Энэ цэцэг Яшатрог санагдуулах учраас зоригт нь саад болно гэд аваагүй.
Хунтаж. Би чамайг хүлээж байлаа. Каунтины багш. Каунтины багш. Хунтаж Сидарт. Би хунтаж байха байсан. Та намайг зүгээр л Сидарт гэж болно. Энэ хүн нөгөө миний байнга ирээд өгдөг Сидарт. Их ухаалаг хүн. Тэгэхээр далайн давалгаа эргээ тулаад буцдаг. Давлага хаанаас үүсдэг юм? Далайгаас. Гэхдээ далайн гүнд маш тогтун байдаг. Ямар ч давлгаа тэнд үүсэхгүй. Өөртөө чиний асуултууд намайг үргэлж гайхшруулдаг байлаа. Одоо ч бас. Асуулт асуух бол мэдлэг эзэмших мөрийн эхний алхам. Багшаа надад мэдэхгүй юм маш их байна. Мэдлэгээр цангасан эрэл хийлэл чинь энд хөргөнө гэж би төсөөлсөнчгүй. Шүдадан хаантан тавиланг чинь өөрчлөх гэж түмэнтэй хичээгээд чи чадсангүй дээ. Би үхэл амьдрал ээлжилсэн хүрднээс гитлэх арга замыг хайсаар байна. Эрэл хүсэл минь намайг арш алара каламта учруулсан. Би санхиа шестер ба бясалгалд суралцсан. Харин одоо арш Одака Рамапутрад шавилахаар зорж явна. Чи бид хоёр өмнө нь багш шавын барилдлагатай байсан. Тэгвэл одоо нэг багшийн шавнар болох нь. Та Одака Рамапутра багшийн шав юм уу? Та намайг багштайгаа уулзуулж өгөөч. Одака Рамапутра багш руу дагуулж очиход миний чадал дутна. Чи нэгэнт энэ хүртэл ирчихсэн хойно цаашаа өөрөө явдаа. Сидарт, сайн бодоорой. Учир нь үүнээс хойш буцах замгүй болно шүү. Би буцах гэж энэ хол ирээгүй лээ. Тийш хар. Одака Рамапутра багшийн бясалгалын орон багш маань амьдралын хаан 70 гаруй жилийг бясалгаж өнгөрүүлсэн юм. Багш хэлний үүдийг хорж бүтээл үйлддэг. Тэрээр зөвхөн эрдэмтэй бөгөөд хувь төгөлдөр шав нартал гүн бясалгалын агаараас өвдөс хайрладаг юм. Тийм л хүн багштай уулзах чадна. Хэн чамайг нааш нь өрөв? Хүсэл эгээрл минь. Юу чамайг нааш нь хөтлөв? Амьдралын эрч хүч. Бодолдоо хөдлөгдөг үз? Бодол бол далайн мандал дээрх давлгаал ухайдал. Харин далайн гүнд бол тогтун
тайван байдаг. Амьдрал гэж юу вэ? Ансаг. Амьдрал хязгааргүй ертөнцийн дайдч бас чиний сэтгэл оюунд ч адил. Амьдрал цаг хугацаанд өөрчлөгдөхгүй бас балархахгүй тийм л зүйл. Тэгвэл зовлонгийн шалтгаан нь юу юм бэ? Гаслан зовлонгийн шалтгаан амьдралын хөвсөмтгой чанарт оршино. Үүнээс хэрхэн ангижран гарах вэ? Хөдөлбөргүй мөнхийн үннийг ухаарвас ангижрна. Он жилүүд улирсаар гэгэрэл төрөх тэрхэм өчөд ялгамжит нэгэн ухамсар бий болсноор чамайг буддаа буюу туулсан бурхан гэх болно. Чи намайг багшаа болгосон нь юутай хов ерөөлвэ? Гайхамшигтай. Би дотоод бяцлаглаараа Удакар Амапутра багштай Хималайн оргил дээр өчгөн золгов. Багш намайг шавэ болгосон. Одоо чамайг бяцлаглалын дээд төвшөнд хүрэхтэй цагт багш өөрөө чам дээр залран ирж эрдэм мэдлэгээ хайрлана. Тэгвэл яг одоо бяцлагж эхлэе. Чи өөрчлөгдөөгүй Сидарт. Эрдэм чамдангуй. Гэхдээ би бодох хэрэгтэй. Эхлээд хоолол. Хатанта Аби Тодан хаан Аматия сайд эргээд ирлээ. Хунтайч Девдатаас эргээд ирж. Хэрхэндээч хаан Аби Тодан хунтайч Девдат сайд Аматиянаар эргэн ирлээ. Сидарт хэржээ. Бид хэрэгээ бүтээж чадсангүй. Тэгэхээр Сидартыг олоогүй хнэ. Бид Сидартыг олсон. Гэвч хунтайж Капила Васта руу явахгүй гэсэн.
Эм хүн гэж байх уу? Чамайг тоохгүй. Нулимсээ чинь бараадал. Чи зов чаналсаар бүр царайзс алдчихаж. Сидарта чиний өгсөн бодомлын хуайч тоосонгүй. Сидарт чамайг мартсан юм шатраа. Нэр шүү. Тэр чин харамаа бодсон өрөвдөх сэтгэлгүй хүн. Гэтэл чи араас нь харуулсаар шаналан гансарч байх гэж. Чи Сидарттай уулзсан юм уу? Тийм ээ. Уулзсан. Наад цэцгийг чинь Сидарт өгсөн. Энэ цэцэг яхаараа танд байдаг үлээ. Өнгөрсөн шөнө алга болчихсон байсан юм. Хонтаж Девдат надад өгсөн. Девдатыг Сидарттай уулзсан гэхдээ би итгээгүй. Хонтажтай би л уулзсан. Та сэтгэлээ барих хэрэгтэй. Танд хайртай гэдэг нь илтүү юм лээ. Харцсан хүртэл уйтгарг унигаар дүүрэн байсан. Бас танд өгч дамжуулсан. Хонтаж яшодроо танд эргэж ирнэ гэж хэлүүлсэн. Танд өхөн байхгүй байсан учраас Сидарт энэ цэцгийг буцаагаад өгчгөрэй гэсэн. Та цааш нь ярих хэрэггүй. Сидарт энэ цэцэгт хүрсэн. Миний хувьд энэ итгэл найдвар. Буцаад ирэхтэй би мэдэж байна. Гэхдээ над дээр буцаж ирэх хүртлээр хичнээн их саад бэрхшээлийг туулах болоо. Энэ тухай бодох бүрд сэтгэл минь шимширх юм. Багшаа. Үнэмлэхгүй үннийг хаанаас олж болох вэ? Хурд тэнхилгээ тойрон эргэж байна гэж чи төсөөл. Хурд эргэх боловч тэнхилг нь хөдөлдгөө шүү дээ. Нэг л газараа байж байдаг. Гэхдээ хурд байхгүй бол тэнхлэгч байхгүй үстэй. Захан үл харагдах хязгааргүй олон хурд тэнхилгэн тойрон эргэж байдаг. Тэднийг сүнсгэж нэрийдэж болно. Арвайн төдий жижигхэн чигэлээ үе олноороо оршин тогтнож ертөнцийг бүхэлд нь бүрхдэг. Гэхдээ энэ бас чиний хаалганд ч багтаж болно.
Асуултын хариу өмнө чинь байна. Чи энэ модыг хар. Хэдий цэцгэлэхээ яаж мэдэж байна вэ? Гэгэрлийн үүд эрдэм мэдлэгийн хязгаараас чамдад оршдог юм. Элдэг бодол сэтгэл санааг чинь дүүмүүлэн. Нэн төрөнд сэтгэл амирлуул. Бодлоос чөлөөлөгд. Аврал хайн санаа зовхон болж өөрийгөө чөлөөл. Асуултаас ангидвэ. Чөлөөлөгдсөн сэтгэлдээ гэрэл нэвтрүүл. Битгий хөдөл. Дотоод амар амгалангаан юунд ч бүү сарнуул. Бүх биеэрээ гүнзгий амьсгаа ав. Амьсгаагаан төгж одоо харин юу болохыг ажигл. Амьсгалаа аажуухнаар бүрэн гарга. Алга тэнэлэг. Өөртөөгөө бүү зөрчилд зүгээр л хөндлөнгөөс ажигл. Анхаарлаа амьсгал даан төвлөрүүл. Илүү гүн рүү тэмүүл. Сэтгэлийнхээ гүнд нэвтэр бүү аа. Чи сая бүгдийг өөрөө илт харлаа. Хязгааргүй мөнх чанар. Орчлон ертөнц бид бүгдэд оршиж байдаг юм. Та сая хязгааргүй мөнх чанар гэлээ. Гэхдээ би тэрийг олж харсангүй. Гагц мөнх ус үзэгдлийг л харлаа. Тэрнийг чи өөрөө л сонгож үзсэн хэрэг. Чи юу бодож байна тэрийг л үзнэ. Хоёрдмол зүйл гэж үгүй. Амьдралын үнний цаад тэрхүү нууцыг мэдсэний дараа төрөх, өвхөх, дахин төрөх бүгд наадгай төдий болохыг ухаарна. Намайг амьдралын эрч хүч тань дээр авчирсан. Та үүнийг сүнс гэлээ. Тэгэхээр хүний сүнс үхэл амьдралын хүрднээс ангид байх нэ? Тийм ээ. Гэхдээ би түүнийг олж үзсэнгүй. Чиний сэтгэл хөдөлсөн. Агшин зур сэтгэл чинь хөдөлсөн. Чи урдчлан таашгүй зүйлийн гэрч боллоо. Хэрв чи анхаарлаа сайн төвлөрүүлбэл эргэн тойрны бүх зүйлс ямар ч ялгаагүй олж харна. Бодит байдал ойлгоц хоёр ухтаа нэгэн зүйл. Арш хөв төгс шав болох хүндэл бясалгалын агаараас эрдэм өвчсөй хайрладаг. Бясалгалын агаарт нэвтэрч чадах хүн л арштай уулзна.
Бандуулж анжнууд аа. Намайг оршоо такси дард эцнийхээ тушаалыг хэл дагсан. Парасанжид хаан таныг хөнөө гэж надад тушаасан юм. Танаас өшөөгөө авах гэж намайг явуулсан. Тагч минь намайг өршөө хэлтрүүл. Такси дард өршөө. Би танд өчөөгөө муу зүйл хийхгүй. Эсбөгөөс нүдний сохож ухах юм уу? Багшаа энэ хүнийг өршөө. Та кошол руу буц. Та бусдаас үнэхээр өөр хүн юм. Би тань руу 2 удаа халдлаа. Гэтэл намайг ахаад л өршөөлөө шүү дээ. Над шиг нүгэлтэй амтнд үнэхээр инрэнгүй хандаж байна. Яагаад ингэж байгаа юм бэ? Та намайг хөнөөж болох байсан. Гэхдээ өхөшхүйг өхүүлэх боломжгүй юм. Та одоо явдаа. Би өнөөдөр багш хүн ижи аваас өөрцгүй гэдгийг ойлголоо. Чиний эгээр л хүсэл хэвээрэл байна уу? Тийм ээ багш. Энэ хорвоо хөдөлгөн байдаг үнэмлэхүй үннийг би олж чадах болов? Үнэнтэй нэгдэж нэгэн цул болж чадах болов? Би үнэмлэхүй үннийг олж байж л зовлон шаналлын шалтгааныг олно. Би үнэмлэхүй үнэнд хараахан хүрээгүй байгаа ч чамайг хүрч чадна гэдгийг мэдэж байна. Үүнээс илүүг би хэлж чадахгүй. Хэн намайг эцсийн шат руу хөтлөж чадах вэ? Мэдэж байсан бол би өөрөө хэдийнэ шав орчихгүй юу? Багшаа замд гарах зөвшөөрөл хайрлаач. Яв да яв. Би чамда мэддэг бүхнэн заалаа. Хэтэн чиний олох эрдэм бүхэн гагц чиний бус. Юрус хамаг төрлөختнийг зовлонгоос гítэлэх үеийн үүдийг нээх мүзаа.
Одака Рамапутра багш явахыг минь зөвшөөрсөн. Таач бас явахыг минь зөвшөөрнө үү? Хаашаа явах гэж байгаа? Дангашгийн уулыг зорино. Багшийн айлцнаар амьдралыг хүсэл тэмүүлэл залж байдаг. Энийг л ухамсарлах хэрэгтэй. Би чамайг үлдээсэ гэж бодох юм. Чи бид хоёр 15 хоног ах トゥ шгэл байла. Үнэндээ хүслээсээ болж л ингэж уягдаж байна да. Би бүх насаараа бясалгаж байж л хүслийн тушаанаас ангиж ирэх байх. Хүсэл гэдэг хамаг гаслангийн үндэс. Амьдралын хүч гэж чухамдаа юу болохыг би мэдэж авлаа. Харин одоо энэ хүчийг юу хөдөлгдөхийг би мэдмээр байна. Үүний хариултын төлөөсөнд би амиач өгөхөд бэлэн. Би энэ зам мөрийг л хөөнө. Та намайг адислаж хайрл. Би мэдлэг хэрэглэхийн энд эртэрс. Гэтэл чи намайг мэдлэгээр хол орхив. Үлмэд чинь мөрөг. Шав хизээч багшаасаа дээд байдгүй. Балчир насны минь зүм бэлгийн анхны зулыг таал бадраасан шүү дээ. Амьдралын нууцад мөнхийн үнэн оршим. Сидарт чи тэрнийг олж чадах вэз. Яруу алдарч нь тэрхүү үнэн адил мөгшгүй бат өнө мөнх дурсагдах болтугай. Бодит эрзэргийн түүх сонсож ситартын түүхий энэ бодит эрзэргийн түүх сонсож ситартын түүхий энэ бодит эрзэргийн түүх сонсож ситартын